Харин түргэн үзэгчдээ та миний бэлтгэсэн үг ба үйлдэл нэвтрүүлгийг хүлээн авч үзэхэд бэлэн болсон байна. Улаанбаатар хотод 21 цаг 4 минут болж байна. Мэдээний өрөөнөөс нэвтрүүлэг та бүхэнд шууд хүрч байна. Хүлээн авч үзнэ үү? Сонгож байгаа та бүхэндээ дахин талархал илэрхийлье. За хэрвээ та санаж байгаа бол өчигдөр болсон Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн нэр дэвшигчний хэлсэн үгийг хөтөлбөрийнхөө төгсгөл танилцуулаад өнгөрсөн. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулинд баригдаж нэр дэвшигчний хэлсэн үгэнд дүгнэлт хийх боломж хязгаарлагдаж байсан учраас өнөөдөр энэ тухай сэдвээ өргөжлүүлэхээр бэлтгэсэн юм. За өрсөлдөгчдийн яриаг одоо байгаа албан тушаалынхаа нэрнээр танилцуулъя. Эхлээд мэдээж Монгол Улсын ерөнхийлөгч Элбэг Доржин яриаг тухайн өдөр санал өгөх үеийнхаа байдлаар ямар тайлбар хийснийг та бүхэндээ танилцуулъя. 4 жил Монгол улсын хувьд их бүтээн байгуулалтын мөн их хөгжил дэвшлийн суурийг тавих, их хөгжил дэвшлийг бүтээхэд шийдвэрлэх жилүүд болно гэдэгт итгэж байна. Одоо харин түүний хэлсэн үгэн дээр дөрвөлөө зарим нэг ажиглалтыг танилцуулъя. Тэр эх 4 жил чухам ямар байх тухай хэдийнэ зурагдчихсан ирээдүйн талаар өчигдөр үгээ хэлсэн байна. Учир нь нийт масс дунд хүчтэй байсан байр суурьлах, шинжлэлийн бодлогыг үргэлжлүүлэх хүн нь харьцангуй олонхын намаас нэр дэвшигч мөн гэх сонголтыг баталгаажуулахын тулд нэр дэвшигч Элбэг Дорж үгээ хэлжээ. Түүний амнаас гарахыг өөртөө итгэлтэй, ялалтаа төсөөлөлтөө бий болгосныг нь харуулж байсан юм. Ерөнхийлөгчийн санал хураах өдөр түүнийг хэрэгэлсэн улс төрийн арга хамгийн хүчтэй пиарч болж өгсөн юм. За тэрээр Сүхбаатар дүүргийн сонгуулийн 4-р хэсгийн хороон дээр очиж санал өгөхдөө өөрийн хамгийн хүчтэй өрсөлдөгч Авраг Батэрдний төлөө саналаа өгсөн нь саналын хуудсыг фото зурагт харагдах үс байдлаар эвлэгхэн барьж саналын хайрцагт саналаа уншуулсныг Элбэг Доржин сурталчилгаанд ажиллагчдын хэн нэг нь зурагчин дурандаа буулгасан байсан юм а. Энэ нь жудаг яригсдын эсрэг жудагтаа улс төрийн алхам байлаа. Дараагийн ээлжинд улсын хурлын гишүүн нэр дэвшигч Батэрдний тайлбар хэлсэн үг анхаар татлаа. Яриаг хамтдаа сонсъё. Би сонгуулийн сурчлагынхаа хугацаанд эх орноо нар зөв тойрч олон түмэн иргэд сонгогчтойгоо уулз мөрийн хөтлөөрөө танилцуулсан. Өнөөдөр Монгол төрийн энэ их хүндрэлтэй сонгуул маань хуулийн хүрээнд шударга сайхан болно. Үүнд итгэлтэй байна. Санал хураах өдөрт бараг шинэ парламент байгуулагдсанаас хойш төгссөн байж мэдхээр Монгол Ардын намын гишүүд их олон давуу талыг харж нам доторх үеэ өнгөрөөсний эсрэг Батэрднийг гаргаж тавьсан юм а. Гишүүний хувьд сонгуулийн гол пиар нь далаа даян дархан аврах хэмээх цол өргөмжлөн байла. Өнгөрөгч сонгуулийн өдөр наманч тэр нэр дэвшигчэнд тэр аль аль нь сэтгэлийн хөдөлгөөн өндөртөө үндэсэн бизээ. Сэтгэл хөдлөл өндөр байгаагаач Батэрд нь өчигдөр нуусангүй. Үг үйлдэлээ шууд бусаар илэрхийлж болох боловч үгийг хэлэхдээ гаргаж буй сэтгэлийн хөдөлгөөн түнд хүч нэмдэг юм. Үн шиг Батэрдэнд өмнөхөө эргүүлэн санахаас дараагийнхаа байр байдлыг төсөөлөхөд түн сэтгэлийн хөдөлгөөн нь саад болж байгаагаар харж болох байлаа. Тэгвэл ерөнхийлөгчийн сонгуульд анх удаага буюу тэр дундаа хүйсийн хувьд онцгорч өрсөлдсөн удавлын үгийг хамтдаа ажээ. Сонгогчдод хандаж уриалахад сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Энэ сонгуул бол монголчуудын хувьд түүхэн сонгуул шүү. Тийм учраас одоо шинэ төрийг урлан бүтээхэд Монголын шударга иргэд хүн бүр хүчин чармаад оролцох ёстой. Бүгдээрээ ирж саналаа өгөөрэй гэж уриалмаар байна. Удвал энэ сонгуульд санал хуваагчаар ажилласан гэдгийг нь үгэнд баттгаж байна. Товчхондоо шинжлэлийн бодлого хувьсгалт намаас эхлээгүй, харин 2012 оны улсын хурлын сонгуулийн үр дүнд эхэлсэн гэдгийг санах хэрэгтэй. Шинэ төрийг байгуулцгаая гэж хэлэх нь одоо байгаа гүйцэтгэх засаглалын цоошин бүтцийг энэ хэвээр нь ажилуулъя гэсэн санааг агуулж байж мэднэ. Тэр үүнийг сайтар мэдэж байгаа учраас л хэлсэн үг нь удвалыг энэ удаагийн сонгуульд чухам ямархуу байр сууриас оролцож байгааг нь харуулж байгаа юм а. Нэг зүйлийг бас нэмээд хэлье. За удвал шударга үнэлэмж, шударга сонголтын тухай дуурсан. Гэтэл шударгын тухай ойлголт өөрөө харьцангуй юм. Нэг хэсэгт нь шударга санагдаж байхад нөгөө хэсэгт нь шударга бус санагдаж болно. Тиймээс түүний хэлсэн үг сонгуулийн дүн бүх нийтэд таалагдах албадгүй гэдгийг давхар тодтогч байна. Сонгуулийн өрсөлдөөн Элбэг Дорж Батэрдэн нарын хооронд л өрнсөн. Үүнийг ч сонгуулийн урьдчилсан дүн харуулж байгаа юм. Тун ялгүй хувийн саналаар ерөнхийлөгчийн 6 дахь удаагийн сонгуульд Элбэг Дорж улиран сонгогдлоо. Монголчууд 5 дахь ерөнхийлөгчийн сонголтыг 2017 онд үлдээж байна. За эрүүл мэндийн сайд удавлын тухайд түүнийг
сонгох магадлал дийлэнхийн дунд төлөвшөөгүй улс төрийн соёл учраас хожлын оноог цуглуулж чадахгүй гэдэг нь анхнаасаа тодорхой байсан. Харин тэр зөвхөн санал хураах төдий үүрэгтэйгээр энэ сонгуульд оролцжээ. Удвал ерөнхийлөгчийн сонгуульд сонгогчдын 6% саналыг авсан. 2012 оны улсын хурлын сонгуулийн үр дүнг үзэгч та санаж байгаа бол Монгол Ардын Явсгалт нам сонгогчдын мөн ийм хэмжээний хувийн саналын дүнг хэлбэлзүүлж байсан юм. Ялагдлын шалтгаан миний тархинд лав ийм хэмжээнд дүгнэгдэж байгаа бол судлаачдын нүдээр сонгуульд нэр дэвшигчдийн ялалт ялагдал ямар учир зүйн холбоотой байж болох талаар одоо хүргэх ярианаас сонсч болох юм а. Би 3 тойлыг. Эхнийх нь 2009 онд элбэгдэрж болов их хоёртой өрсөлдөөд ялсан. За ингээд яаж гарч ирэхэд бол үндсэндээ 51% санал авсан байхгүй. 51%. Тэгэхээр ерөнхийдөө сонгуул нэг үе шаттай болоход 50 дээр нэг буюу тэр саналыг авсан. Тэгээд сая сонгуул болохоос нэг сарын өмнө хийсэн судалгаагаар үндсэндээ одоо элбэгдэрж ерөнхийлөгчийн төлөө санал авах хүмүүс бол 54 хотод хийсэн судалгаагаар 54-55 гэж гараадсан. Хөдөө байсан дүнгийн нэмээд үзэхлээр 2009 онд үзүүлжсэн амжилттай ерөнхийдөө арайчууд автахаар л харагдчихсан. Тэгэхээр энэ бол тэр үетэй харьцуулаад үзэхэд энд өөрчлөлт ерөөсөө ороогүй гэдгийг харж байна. Харин эсвэргээрээ нөгөө Бат Эрдэнэ болон Удвал гэ хоёр нэг төвчийг аваад үзэхэд энэ хоёр хүн мэдээж хоорондоо саналаа авсан учраас үндсэндээ ялагдсан. Гол шалтгаан бол үндсэндээ л юм. Хамтгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Eagle News үг ба үйлдэл тэмдэглэлийг та бүхэн авч үзэж байна. За сонгуулийн дүнтэй холбогдуулаад улс төрийн ууган нам өнөөдөр мэдээлэл хийсэн байна. Эндээс үг хайсан юм. Монгол Ардын намын дарга инх төвшин өнгөрөх сонгуулийн талаар байр суурь илэрхийлэхдээ дараах тайлбарыг хийсэн байна. За графикаас бүгдээрээ түүний хэлсэн тайлбарт анхаарлаа хандуулъя. Эхний графикт Монгол Ардын намын дарга инх төвшингийн хэлсэн хамгийн хүнд хамгийн хүч тэнцвэргүй сонгуул байлаа гэсэн графикийг та бүхэн харж байна. За тэрээр өнгөрөгч 6 дахь удаагийн Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн хүрээнд өрнөсөн процессыг ерөнхийдөө иймэрхүү байдлаар дүгнсэн байх юм. За гэхдээ тэр андуурч байна гэдгийг хэлэх хэрэгтэй. Хүч тэнцвэргүй амаргүй гэдэг дээрээ тулах юм бол саяын сонгуулиар жишээлэх биш, өмнөхийг нь ч гэсэн эргээд санах хэрэгтэй болох юм. Харин ч энэ удаагийн сонгуульд авраг Бат Эрдэнэ хүчтэй өрсөлдөгч байж чадсан. Энэ тэнцүү оноо аавна гэдгийг нь Монгол Ардын намынхан ч гэсэн харж лээсэн. Магадлалын томьёолоор хэрвээ бодоогүй байсан бол тэд Бат Эрдэнэийг нэр дэвшүүлэхгүй байсан гэдэг нь тодорхой ойлголт. 2009 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд 2 л нэр дэвшигч өрсөлдсөн. Нэг нь мөн л 4 жил ерөнхийлөгчөөр ажиллажсэн Элбэг Доржийн хилдгээр тухайн үеийн ерөнхийлөгч энх хоёрт суралцах шаардлага байгаагүй. Харин одоогийн ерөнхийлөгчийн хувьд тэр айлын аав байж үзснээс улсын тэргүүн байж үзээгүй нэгэн байсан юм а. Бас л анх удаага ерөнхийлөгчөд нэр дэвшиж байсныг мэдх юм. Гэж харах юм бол 2009-оос 2013 оны ерөнхийлөгчийн сонгуул хоёулаа хүч тэнцвэргүй сонгуул болж өнгөрсөн байна. Энх төвшингийн үгэнд магадгүй намын 70-аад оны залуучуудын дэмжлэгийг авч чадаагүй гомдол нэгдүгээрт нуугдаж байсан байж мэднэ. Гэхдээ тэр үгээ хэлэхдээ бас л 70-аад оныхны заавраар хөдөлсөн байжээ гэдгийг анзаарч болох юм. Учир нь намын нарийн бичгийн суудлуудад залуучууд ажиллаж байна. Мөн их хуралдч адил 70-аад оны залуучуудад нь гол улс төрийн тактикийг боловсруулж сууна. Энх төвшин даргын хэлсэн үгэнд давхар санаа хамт гарсныг драгийн графикаас та бүхэндээ танилцуулъя. За хоёр дахь графикт анхаарлаа хандуулахыг хүсэж байна. За энх төвшин энэ удаагийн сонгуул Элбэг Дорж давах ёстой даваа буюу 51 босхийг давж чадсан гэдэг гол гаргалгааг хэлсэн байна. Энэ бол Элбэг Доржийн ялалтыг хүлээн зөвшөөрсний илрэл гэдгийг энх төвшингийн хэлсэн үгнээс харж болохоор байна. Холбогдох хуулиараа түүний хэлсэн энэ босхийг давж чадсан хүн л төрийн тэргүүнээр сонгогдсонд тооцогдох нь хуулийн хүрээнд бүрэлдсэн эрх зүйн тогтолцоо юм. Ингэж хэлсэн атлаа араас нь засвар оруулаад сонгуулийн хүчний харьцаагаар ялагдлаа цайруулах гэсэн нь дээрх гаргалгааг зөвтгөхөд өгөх шиг болж байна. Тэдэнд одоо Бат Эрдэнэд саналаа өгсөн сонгогчдын тоог нягтлах ажил үлдэж байна. Тэгвэл өчигдөрхөн Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Сүхбаатар мэдээлэл хийхдээ сонгуулийн дүнд бодлон хутгасан байж болзошгүй үгийг унагсан. Түүний ярианд анхаарлаа хандуулъя. Цагдаагийн байгууллагын хүчийг бол нэлээд хэмжээгээр ашиглаж байгаа мэдээлэл ирж байгаа. Ойлгох юм бол одоо зарим ухуулагч нарыг саатуулах, тэгээд тодорхой хэмжээ дарамтшилт үзүүлэх ийм байдлыг бол явуулж байна. Ер нь манай улс бол цагдаадсан улс бол биш. Дэлхийн одоо дарангуулагч зарим улсууд бол цагдаагийн хүчийг их ашиглаж олон нийтийн сэтгэл зүйд тийм дарамт сэтгэл зүйн таагүй байдал үүсгэх замаар айдас төрүүлж ингэж ажилтдаг. Ийм байдал бол одоо манай энэ Улаанбаатар ч гэсэн бас энд гарсан явдал бол байж байгаа. За мөн сонгуулийн үйл явц дээр нэлээд одоо олон машин хурууны уншдаг машин бас ажиллаагүй гацсан.
За зарим газар бол автомат машин ажиллаагүй гэсэн ийм одоо мэдээллүүд бас ирж байна. За түүнээс гадна хамгийн одоо ноцтой үйлчиг гэж хэлж болохоор зүйл бол энэ мөнгө тарааж байгаа тухай асуудал. Төрийн өмч хөрөнгө эд хөрөнгө ашиглаж байгаа тухай асуудал. Монгол Ардын намын нарийн бичгийн дарга Сүхбаатарын хэлсэн үг шууд утгаараа өрсөлдөгчөө буруу шаасан тайлбар харагдаж байна. Өчигдөр 17 цагт хийсэн энэ мэдэгдэл царцаж амжаагүй байхад Монгол Ардын намаас нэрдэвчсэн Батэрд нь элбэг доржид баяр хүргэсэн нэг талдаа ахын буур заах гэсний шинжиг. Гэхдээ дээр дурдсан яалцчгүй зурагдсан ялалтын дүрслийг Монгол Ардын нам баллуурдаад нэмэргүй болсныг нь намынхан дарга хүлээн зөвшөөрч байна. Эх өдрүүдэд Монгол Ардын намаас төрүүлж гомдолсон сонгуулийн бодлон хэрхэн өрнөхийг харцууя. Гэхдээ Монгол Ардын намд цөөнхийн үүргийг хариуцлагатайгаар биелүүлэх үүргийг сонгогчид үлдээж байгаа гэдгийг мартах учиргүй. Хөлбөрт ирэхэд тавтам орилно уу? Бид үлгэн тамины бэлтгэсэн үг ба үйлдэл нэвтрүүлгийг хүлээн авч үзэж байна. Сугаад хараас үзэгч та бүхэнд баярлалаа. За нэвтрүүлгээ цааш нь үргэлжлүүлье. Үнэн дээр сөрөг хүчнээс нэр дэвшсэн Батэрднийг сонгох нь засаглалын хэлбэрийн хувьд парламент засгийн газрыг эцэс төгсгөлгүй хэрүүлийн бай болгох байсан гэж зарим шинжээчид үзэж байна. Тиймээс элбэг доржийн энэ удаагийн ялалт яалцчгүй зурагдсан байсныг олон хэлж байгаа юм а. 1997 онд болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараах улс төрийн нөхцөл байдлыг аваад үзэх хэрэгтэй. Өмнөх онд болсон их хурлын сонгуульд ардчилсан нам парламентад 50 судал авч олон болж байсан. За гэтэл дараа жилийнх нь ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчнээс нэр дэвшигч ялалт байгуулсан нь төрийн ажлыг гацаанд оруулсан гэж улс төр судлаачид тайлбарладаг юм. Ерөнхийлөгч үндсэн хуулиар улсын хурлаас батлагдсан холбогдох хууль бусад шийдвэрт хориг тавих эрхтэй. Харин хоригийг улсын хурлын нийт бүрэлдэхүүний 3/2-оор хүлээн авна эсвэл буцаана. Их хурлын гишүүдийн 3/2 гэдэг бол 76-гийн 51 гэсэн үг. За тэгэхээр 1997-оос 2000 оны үед парламент ардчилсан намын 50, тэр үеийн Монгол Ардын Хувьсгалт намын буюу одоогийн Монгол Ардын намын 25 гишүүнтэй байсан гэдэг нь эндээс харагдаж байна. За тиймээс сөрөг хүчийн ерөнхийлөгчийн зүгээс тавьсан хоригийг буцаахгүй тулд дээд тал нь 34 хоногоор чуулганы хуралдааныг тасалж байсан улс төрийн гашуун туршлага парламентод байгаа юм. Ерөнхийлөгчд байгаа эрх мэдэл нь одоо байгаа эрх мэдэл нь хориг тавих. Тэгээд хориг тавих юм бол тэр хоригийг улс төрийн парламент 3/2-оор няцаах боломжтой. Өнөөдрийн нөхцөлд бол би түрүү хэлсэн тийм үү? Ардчилсан намд тийм чадал байхгүй чадамж 34 гишүүнтэй учраас. Нөгөө талаар сөрөг хүчний ерөнхийлөгч бол сонгогдож ирэхдээ ялагдсан байгаа намыг төлөөлж гарч ирж байгаа шүү дээ тийм үү? Тэр хүн бол одоо ирэх барьж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг тасалдуулах, засаглах чадварыг нь одоо хомсдуулах. Тэгснээр тэднийг засаглаж чадахгүй, өдөрдөж чадахгүй, улс орныг бүчгүйдүүл яг нь улс орныг өдөрдөж чадахгүй байна гэдгийг харуулах. Ерөөсөө тийм зорилготой шүү дээ. Тэр нь ирэх барьж байгаа нам бол хамаахгүй дээр тэгж чадахгүй бол яг 2000 онд ардчилсан нам торгуулүүлээгээл ялагдсан шиг ялагдана. Хамгийн гол нь энэс болоод төрийн үйл ажиллагаа гацх байхгүй. Тэр нь хүнд хэрэгтэй, бидэнд хэрэгтэй юм уу? Бидний төлсөн татвар, мөнгө, бидний өмнө тодорхойсон асуудлыг шийдэх хэрэгтэй байсан зүйл ийм юмнаас болоод хоцрох байхгүй. Тийм учраас хэн байгаа нь хамаахгүй. Сөрөг хүчний ерөнхийлөгч сүргэл татгалз. Тэр жишээ бол яг 97 одоо 8 оны үеийн жишээ байхгүй. Тэгэхээр тэр үед бол үндсэн хуулинд ерөнхийлөгчийн эрх нь илүү өргөн байсан. Өөрөөр хэлбэл одоо ерөнхий сайд болон ерөнхий сайдыг нэр дэвшихийг ерөнхийлөгчөөр заавал дамжиж явдаг гэсэн. Энийг нь бол 2000 онд үндсэндээ үндсэн хуулийн одоо өөрчлөлтөөр өөрчилсөн байхгүй. Өөрчлөлтсөн учраас одоо бол ерөнхийдөө аль намаас одоо хүн сонгогдсон аль нэгэн намаас хүн сонгогдоход шууд одоо нөгөө олон болсон намынхаа эсрэг шууд ажиллах ийм нөхцөл байдал тэр үеийнхтэй харьцуулах юм бол хязгаарлагдана. За ер нь бол одоо Монголын одоо өмнөх бүхэл сонгуулиуд ихэвчлэн одоо парламентод олон болсон намын ерөнхийлөгч ерхэж болж ирсэн шүү дээ. Зүрхийн удаа тэр байр суурь өөрчлөгдөд сөрөг хүчнээс хэрэгжилж гарсан тохиолдолд бол төрийн тогтолцоо хямрах үгүй гэдэг дээр бол яг учир бол хямраад байх тийм одоо онлайн болон одоо яг эрх мэдлийн хорилтын бол байхгүй. Ягаад гэвэл ерөнхийлөгч бол хэдий төрийн тэргүүн боловч одоо гүйцэтгэх засаглалын одоо салбарт хамаарагдаж явж байдаг. За парламентд бол чиглэл өгнө, хууль санаачлна. За засгийн газрын үйл мөн чиглэл өгнө. Тэрнээс ч засгийн газрыг одоо огцруулах буюу одоо ерөнхийлөгчийн одоо засаглалын одоо эрх мэдэл бүхий тийм субъект биш учраас яг одоо цэрэг хүчин байлаа гэж засаглалыг бол эргүүлэх гэдэг юм хямралд оруулах тийм ноцтой ил бол
одоор харагдахгүй байгаа. За тэгэхээр саяны ерөнхийлөгчийн сонгуулийг бол яг 2001 оны ерөнхийлөгчийн сонгуультай яг харьцуулж харж болохоор байна. Энд 3 ижил зүйл байгаа. Хамгийн ихнийх нь юу гэхээр 2000 онд Монгол Ардын хувьсгалт нам гэж байсан. Хувьсгалт нам ялаад дараа нь 2001 онд Баагаанд ерөнхийлөгч 2 дахь удаа нэр дэвшсэн. Тэгэхээр зэрэг эхлээд нам нь олон болоод араас нь нөгөө ерөнхийлөгч нь дэвшиж байгаа гэдгээрээ нэгдүгürt ижил. Өөрөөр хэлбэл 2012 онд одоо ардчилсан нам нь арай олон болоод тэгээд араасаа ерөнхийлөгч дэвшүүлж байгаа. Хоёр дахь ижил зүйл нь юу гэхээр ерөнхийлөгч маань үндсэн хуулийн заасны дагуу 2 дахь удаа нэр дэвшиж байгаа гэдгээр онцлог. Тэгэхээр аль ч улсад жишээлбэл Америкийн нэгдсэн улсад ч гэсэн ерөнхийлөгч Обама шиг 2 дахь нэр дэвшихэд нөгөө нэр дэвшиж байгаа өрсөлдөгчөөсөө дандаа илүү саналт орж ирдэг байхгүй юу? Жишээлбэл Буш 2 дахь удаа сонгогдсон, Обама 2 дахь удаа сонгогдсон, Баагаанд 2 дахь удаа сонгогдсон. Тийм учраас Элизабет ерөнхийлөгчийн хувьд 2 дахь удаага одоо энэ сонгуульд орж ирэхэд бас арай давуу нөхцөл байдал бий байсан. Энэ бол 2001 онтой харьцуулбал Баагаанд ерөнхийлөгч 2 дахь сонгогдчихсэнтэй адилхан. 3 дахь хүчин зүйл нь юу гэхээр 2001 онд сөрөг хүчин нь 2 хуваагдсан байсан. Жишээлх юм бол 2000 онд Иргэн зориг нам гэж байгуулагдаад ингээ үндсэндээ Иргэн зориг нам Дашнин гэж одоо манай гэр хүндтэй хүнийг бас дэвшүүлсэн байсан. За ингээд гончигдор Дашнин 2 бол хоёрын төлөө санал өгсөн хүмүүс бол ардчилсан хүчнийхэн дотроос саналаа авсан. За яг энэ жишээ 2013 онд сая давтагдлаа. Энэ бол Монгол Ардын намаас нэр дэвшсэн баг тэрд нь яг түүнтэй адилхан одоо бодвол байгаа тийм Монгол Ардын хувьсгалт намаас нэр дэвшсэн. Энэ хоёр нэр дэвшигчийн цаана байгаа сонгогч нь өөрсдөө одоо нэг ижил юунууд учраас саналаа авсан. Энэ 3 хүчин зүйлийг харах юм бол ерөнхийдөө энэ сонгуулийн дүн бол тийм гайхмаар сонин ийм үзэгдэл бол ерөөсөй байгаагүй. Энэ өмнө болж ирсэн үйлдэл явдлыг арай өөр байдлаар давтсан гэж үзэж байна. Сонгуулийн үр дүн хийгээд сонгуульд нэр дэвшсэн нэр дэвшигчдийн хийсэн үгэн дээр дөрвөлөд улс төр судлаачид харилцаа айлгүй байр суурийг илэрхийлж байгааг та дөнгөж сая сонслоо. За хатуухан үнийг хэлэхэд өнгөрөх 20 гаруй жилийн ардчлалын замнал эрхийг хит дүүйлгөөд үүргийг умартуулж орхисон. Эннийх нь гол илэрлийг сонгуулийн эрстэй холбож болно гэж бодож байна. 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулийн эрс 67% ч хүрсэнгүй. Энэ бол 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулийн эрстэй харьцуулахад 7.1% бурс үзүүлэлт юм. За дараах графикаас та бүхэн 2009 болоод 2013 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн хийгээд сонгогчдын эрсийн талаарх мэдээллийг харах боломжтой. 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулийн эрс нийтдээ сонгогчдын 73.59% нь саналаа өгсөн бол 2013 буюу энэ жилийн Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын эрс 66.49% тай байгаамаа. Жил ирэх тусам сонгогчдын эрс инхүү буурч байгаа нь дараах дээрх графикаас харагдаж байна. За өчигдөрхөн та бүхэндээ бэлтгэн өргөсөн үг ба үйлдэл нэвтрүүлгээр бид та бүхэнд сонгогчдын эрсийн талаарх статистик мэдээллүүдийг танилцуулсан. Хамгийн сүүлд сонгогчдын эрс 73% тай байсан бол энэ жил 66% болтлоо буурсан. Өөрөөр хэлбэл засгийн газар холбогдох сонгуулийн ерөнхий хороо бусад байгууллагуудын зүгээс сонгогчдын эрсийг нэмэгдүүлэх чиглэлд маш олон арга хэмжээ авсан боловч залуучуудын зүгээс төдийлөн сонгуульд идэвхтэй оролцож чадахгүй байна. Улс төрийн оролцоог нэмэгдүүлж чадсангүй гэдэг гол шүүмжлэлийг бас сонгуулийн эргэн тойронд үйл явдал дээр дүгнэлт хийж болохоор байгаа юм а. За засаглалын хэлбэр өөрөө алдаатай чүмэ амьд хийж байгаа энэ нөхцөлд засаглалын аюулгүй байдал хэрхэн хангагдах ёстой вэ гэдэг эргэлзээ төрүүлээд байгаа юм. Систем судлаачийн зүгээс засаглалын аюулгүй байдал ямар байгааг тайлбарласан түүний үгийг эхлээд анхаарья. Улсын аюулгүй байдал гэж байна. Өнөөдөр хүний эрх гэсээр байгаа бид бүх юма дэлгэж хүний эрх гэдэг нэрэн дээр хамаг аюулгүй байдлын юм эвдсэн чинь өнөөдөр бид өөрсдөө бүр хүн сэрэж аюулгүй байдлын ноцтой зөрчигдөд эхэллээ. Газар нутгийн ч ноцтой зөрчигдөд эхэллээ. Төрийн засаглал нь хүртэл одоо нарийн ярих бол манайд бол засаглал маань хамгаалтгүй болж байна шүү дээ. Тэгэхээр энэ асуудал чинь хүний эрх гэдэг юм дор засаглалаа хамгаалтгүй болгож дархлаагаа эвддэг тийм тойшилж болохгүй юм уу? Энд ардчилсан нийгэмд нэг хүний эрхээр нөгөөгийнх нь эрх хязгаарлагдаж байдгийг хэлж байна. Төрч нөлөөлөл нь хамаатай хэрэг. Тиймээс жирийн олонход ойлгох туйц мэтэр төр бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох шаардлагагүй. Ингийн тулд нөгөө л ардын намынхны байнга шахам өвөлдөгчлөн төрийн залгамж чанарыг төлөвшүүлж засаглалын аюулгүй байдлыг хангаж болно. Манад нэг нам олонх болж тэрийг дагаж төрийн алба шинжлэгддэг энэ өсөргсөн тогтолцоо үйлчилсээр байгаа нөхцөлд засаглалын аюулгүй байдлын талаар дурсаад ч хэрэггүй баха. Хаан засаглалтаа байхдаа ч хууль цаазын дор амьдарч болоод байсан юм чинь эрхцүйт нийгмийн энэ мэт гацаануудаа хуулийнхаа хүрээнд шийдэд явах боломжтой юм. Ингээд ялалтаа хүлээж авсан ерөнхийлөгч Илбэгдорж өнөөдөр Сүхбаатарын талбай дээр сонгогчтой хандан талархал илэрхийлсэн. За түүний хэлсэн үгнээс дараах үг нь миний анхаарлыг татсан. Энэхүү графикт анхаарлаа хандуулахыг хүсье. За Монгол Улсын ерөнхийлөгч захиагийн Илбэгдорж хэлсэн үгэндээ энэ удаагийн буюу 2013 оны ерөнхийлөгчийн сонгуул дэлхийн нүдийг сэртхийлгсэн, чихийг нь дэлдийлгсэн сонгуул боллоо гэдгийг онцлсан юм а.
Хамт байгаа та бүхэндээ баярлалаа. За ерөнхийлөгчийн хэлсэн үгийг ажих гад үзье. 2012 оны улсын хурлын сонгуулийн үр дүнг хөрөнгө оруулагчид тэр дотроо гадны хөрөнгө оруулагчид маш ихээр чигт тавьж байсныг та бүхэн санаж байгаах. Баталгаа нь урд хөршөөс манай оронд цаатсан зочдын тоогоор илэрхийлэгдэх юм. Өөрөөр хэлбэл шинжилгээний засгийн газар байгуулагдсны дараахан бүгд найрамдах Хятад ард улсын бүх ардын төлөөлөгчдийн байнгын хорооны дарга Гу Бангоо манай улсад аль биесний ажиллал хийсэн. За тэгвэл ерөнхийлөгчийн сонгуулийн дараа буюу эх сард дахиад л Хятадаас зочин ирэх гэж байгаа нь ардчилсан засаг бодлогоо хэрхэн тогтвортой өргөжлүүлж чадахтай урд хөрш биеэр ирж танилцах гэсний дохио болов уу? Ерөнхийлөгчийн сонгуул ба засаглалын шинтгэл хоорондоо авцалдах сэдвүүд тиймээс ч хөтөлбөртөө дурдлаа. Тэгвэл 2013 оны ерөнхийлөгчийн сонгуул дүнгээ гаргаж энэ хооронд 14 хоногийн завсарлага аваадсан улсын хурлын чуулган ээлж дээр хуралдлаа. Чуулганы нэгдсэн хуралдааны эрс Монгол Ардын намаас бусад намын гишүүдийн суудлаар бүрдэж хуралдааныг эхлүүлсэн байна. Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, засгийн газрын 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангийн эхний хилцүүлгийг хийсэн байна. Өнгөрөх онд төсвийн нийт орлого, тусламжийн орлогын биелэлтийг орлогын төрлөөр нь авч үзэх юм бол 84% татврын, 13.4% татврын бус орлого, 2.6% тусламжийн болон хөрөнгөний орлогоос бүрджээ. Үндсэндээ Монгол Улсын 2012 оны төсөв дотоодын нэмэлт бүтээгдэхүүний 8.2% тэнцэх хэмжээний алдагдaltaй буюу аудитын байгууллагаар тогтоосноор сүүлийн жилүүдэд гараагүй хамгийн өндөр алдагдaltaй төсвөөр шалгараад байгаа юм байна. Улсын хурлын нэгдсэн чуулганы хуралдаан дээр хэлэлцсэн 2012 оны төсвийн гүйцэтгэлийн талаарх эхний хэлцүүлгийн дэлгэрэнгүй мэдээллийг та халуун сэдв тамчин хөтөлбөрөөс хүлээн авч үзэх боломжтой. Энэ хүрээ та бүхэнд миний бэлтгэсэн үг ба үйлдэл нэвтрүүлэг өндөрлөж байна. Маргааш шинэ дугаартай иргэд уулзъя. Баяртай.